Маркетинг 101 подкастын маань энэ удаагийн зочноор стилист, дизайнер болгон оролцож байна. За сайн байна уу? Сайн уу? Өдрийн мэнд. За сонин сайхан юутай байна да. Ойрд ер нь ямар прожект дээр, ямар төсөл дээр ажиллаж байна? Ойрд бол ерөөхдөө намж юм байна. Яг Viscose Fashion Academy гэдэг академийнхаа үйл ажиллагаараа илүү төвлөрч ажиллаж байгаа. Тэгээ манайх саяхан Milan Fashion Campus гэдэг Италийн мэргэжлийн стилист бэлтгэх юм загварын академи Монгол албан ёсоор ингээ франчайз хийж оруулж ирсэн. Тэгээд яг тэр сургуулийнхаа бас ингээ хөгжүүлэлт юмнууд дээр төлхөө бас ажиллаж явж байна. Тэгээ бас саяхан стилист, имиж мейкеруудын одоо имиж зөвлөхүүдийн мэргэжлийн холбоо байгуулагдсан. Тэгээд яг тэрний маань үйл ажиллагаа бас эхлээд явж байгаа. Италиас бүр юм франчайзаар ингэж оруулж ирж байгаа гэсэн үг үү те? Дэлхийд хэдэн салбарын нэг нь Монголд нэгдэж байна гэсэн үг. Тий, одоо яг стилист юм креатив директор, тренд forecaster энтер гэдэг иймэрхүү бүр юм нарийн загварын салбарын мэргэжлүүдээр дагнсан юм богино хугацааны сургалт явуулдаг Milan Fashion Campus гэдэг академи байдаг. Тийшээгээ одоо манахаас хүсэлт тавиад ерөнхийдөө тодорхой хэмжээний шалгалтуудыг нь даваад яг Монгол дахь нэг албан ёсны төлөөлөгч компани болж байгаа. Ерөнхийдөө Азийн орнуудад Казахстанд, Бээжин, Солонгос энтер гэж олон орнд бол салбартай юм академи байгаа. Хүмүүс ихэвчлэн нөгөө нэг юм стилист ч юм уу эсвэл стил гэхээр нэг юм зүгээр хувцлалт гэж ойлгоод байдаг шүү дээ. Ихэнх тал дээр. Тэгэнгүүт яг таны хувьд стилист гэдэг нь яг ямар мэргэжил вэ? Тэгээд ямар хүрээнд ажилдаг? Ерөнхийдөө яг нөгөө одоо стилист гэдэг ойлголтыг хүмүүс харьцангуй нэг үе бодох юм бол нэлээд ингэж мэддэг те болчихсон байгаа. Тэгэнгүүт стилист гэдэг хүн маань яг юу хийдэг хүн бэ гэж тайлбарлах юм бол маш олон талын мэдлэгтэй, мэдрэмжтэй хүн байдаг. Ерөнхийдөө за тэгээд тэр мэдлгүүдийн жишээ нь урлагийн мэдрэмжтэй байх те янз бүрийн урлагийн талаарх юм мэдээлэлтэй байх, дизайны талаар мэдлэгтэй байх. За тэгээ ингээд нэг талдаа бас маркетинг ч юм уу те бизнесийн талын бас юм мэдлэг, мэдрэмжүүд аягүй их шаарддаг. Гэх мэтчлэн аягүй олон юм ур чадваруудын нэг дор ингээд суулгадаг. Тэгээ дээрэс нь одоо цаашлаад бүр сэтгэл зүйчийн юм тодорхой хэмжээний баг үүрэг гүйцэтгэж байгаа юм шиг те одоо мэдээж тэр мэргэжлийн хүмүүстэй харьцуулахгүй ч гэсэн сэтгэл зүйч гэдэг маань нөгөө нэг хүнийг нэг талаас нь гой сайхан харагдуулах, хүнийг ингээд зөв зэгцтэй харагдуулах нь дахиад тэр нөгөө хүний сэтгэл зүйтэй холбогдоод явждаг болохоор тэр талаар ингээ мэдрэмжтэй байх зэрэг ерөөхдөө бол бас нэг юм хүн судлалын ажил шиг надад санагддаг байхгүй юу. Тэгэхээр яг стилист хүн гэдэг болвол өөрөө ингээ олон талын мэдрэмж мэдлгүүдийг цуглуулж олон талын юм аналитик хийж чаддаг байх те юм олон юмнуудыг хийж ингэж чадах аюу юм тиймэрхүү чадваруудыг аяг шаарддаг юм ажил мэргэжил. Тэгээд яг дан ганц хувцлалтыг ингээл хүн ингээ хувцсыг өмсгөөл те та энийг өмсгөл хувцсных нь тэр шүүгээр рүү ороод ч юм уу хүн юм гадаад үзмж яриад байгаа боловч буцаагаад энүүнгээр хүнийг өөртөө их итгэлийг нэмэгдүүлэх те бусдад өгж байгаа тэр харагдж байгаа байдлыг нь өөрөөр харуулах нийгэм дэслэх байр суурийг нь өөр төвшөнд бас ингэж харуулж болох гэх зэрэг иймэрхүү одоо давуу талуудыг стилист хүмүүст өгдөг. Ер нь бол одоо юун дээр бол медиа тал дээр бол баг арт директор руугаа хөрвсөн ч бас болохоор гэж ойлгож болох нь шүү дээ. Тийм. Гэхдээ нөгөө нэг арт директор руу хөрвж байгаа ч гэсэн стилист нь бас тусдаа бид нар бүх прожект дээр арт директор стилист гэдэг дандаа хасарч явдаг. Хослож те. Тэгэхээр нөгөө яг ер нь бол хөрвөж болох мэргэжил гэсэн үг тийм. Өшөө хөгжүүл те. Тэгвэл одоо стилист болон арт директор хоёрын ялгаатай талууд тэгээд ижил төстэй байдал гэдэг ч юм уу те. Тэр талаар ярих юм бол одоо нэг юу гэдэг жишээлбэл арт директор нь өөрөө стилистээ хийгээ явж идэг ч юм уу те. Тиймэрхүү прожект зөндөө байдаг шүү дээ те. Тэр талаар ингээд яг ялгаатай талыг ярих юм бол ер нь юу гэж ойлгож байна? Яг энэ дээр наан ярих юм бол стилист гэдэг хүн маань өөрөө одоо fashion stylist, personal stylist гэдэг хоёр төрөл байгаа юм. Тэгэнгүүт fashion style болохоор одоо хоёулынхаа нэг ярьж байгаа медиа энэ тал руугаа ороод явждаг personal stylist буюу хувь хүн дээр ажилладаг стилистүүд гэж байдаг. За энэ маань одоо яг нөгөө нийгэмд ялангуяа танигдаж эхлээд ч юм уу те яг ингэж одоо хүмүүсийн мэддгээр нөгөө өнгө тодорхойлно, аксессуар тэр нөгөө биеийн галбар тодорхойлоо зохиох хувцсыг нь сонгож өгнө гэдэгүүд маань яриад байгаа хүмүүс маань personal stylist буюу хувь хүн дээр ажилладаг стилистүүд гэсэн. Нөгөө талд медиа талдаа ажилладаг, entertainment тал дээр ажилладаг fashion stylistүүд байдаг. Энэ хоёрын хооронд ажиллах тийм зарчмын хувьд бол шал ондоо байхгүй юу?
За хувь хүний стилистүүд маань илүү хувь хүний дээр гой сайхан харагдах те хувь хүнийг илүү ингэж өөрийг нь илүү ингэж цэгцтэй амьдралын чанарт нөлөөлөх үйс ингэж ажилтдаг бол фэшн стилистүүд болохоор тухайн прожектыг тухайн одоо юу гэдэг бүтээгдэхүүнийг ч гэдэг юм уу тухайн брендийг нийгэмд хүрэхдээ илүү яаж гой сайхан харагдуулах уу хүмүүсийн сэтгэлийг яаж хөдлөхгүй гэдэг тал дээр ажилладаг. Арт директор стилист хоёрын ялгаа гэх юм бол арт директор маань болохоор илүү томоор нь харж ажилладаг те тухайн прожектэд тохирсон зурагчин олох видеограферыг нь олох ч гэдэг юм уу тохирсон яг зөв тэр концепц агуулга лүкүүдийг бүрдүүлж чадах стилистийг олох тэр бага бүрдүүлэх ерөнхийд тэр нөгөө нэг том агуулга том зураглалаар нь харж ажиллахыг хэлдэг. Фэшн стилист болвол тухайн тэр прожектэд яг тохиромжтой лүкүүдийг бүрдүүлж байгаа хүнийг хэлж байгаа. Магадгүй одоо кинон дээр байж болно, сэтгүүлийн нүүр зураг авалт байж болно, зар сурчлагаа байж болно гэдэг ч юм уу. Эсвэл бол одоо театрын, тайз дэлгэцийн бүхэл одоо энэ үйл ажиллагаа дээр энэ хоёр маань хоёулаа л ингэж хавсарч явдаг шүү дээ, тэ. Маркетингийн одоо контентууд хэр ингээл гараал ингээл янз янзын студиудад ингээл гой прожектууд хийгдэл яваалаа л тэ. Тэгэнгүүт стилисттэй ажилласан одоо прожектын давуу тал болон стилистгүй ажилласан прожектын одоо энэ сул тал гэдэг хоёрын ялгааг юу гэж ойлгодог вэ? Одоо зарим нь бол баг тэгж ойлгоод байгаа шүү дээ. Тэг шаардлагагүй ер нь бол нэг ийм байхад болно гэл яг интернетээс харж байгаа л лүгүүд харж байгаа л за нэг иймэрхүү байхад болно доо гэл ингээл эн тэндээс баахан юмнууд цуглуулж авчираад ингээд бүрдүүлээд харуулдаг. Бодит байдал дээр эн тэндээс цуглуулсан юмнуудыг нь яг одоо жүжигчин өмсөд ирдэг. За тэгснэ ингээд яг найруулагч нь гэрэл мэрэл одоо ингээд бүх юмнуудаа ингээд тохируулаад орчинд нь аваад ирэнгүүт зогцохгүй байх тохиолдол амар их байдаг шүү дээ. Тэгэхээр стилисттэй байх давуу тал нь цаашлаад ямар үр өгөөж өгөх вэ? Одоо нөгөө зар сурчлагын дээр одоо жишээ нь яриа л та тийм реклам зар сурчлагын дээр нэг бүтээгдэхүүн одоо зураг авалт хийх гэж сурчлагаа одоо юу гэдэг наадмын ч юм уу цагаан сарын ч юм уу шинэ жилийн эсвэл шинэ гарч байгаа бүтээгдэхүүнээс сурчлах хэрэгтэй боллоо гэж бодоход тэрийг одоо маркетингийн менежерүүд нь ч юм уу маркетингийн багийнхан мэдээж ингээ гүйцэтгэж байгаа те яаж хүмүүст энэ бүтээгдэхүүнээ илүү ингэж хүргэхгүй кампайн ажиллаар явах уу эсвэл олонний удаан зар сурчлагаагаар явах уу гэх мэтчлэн. Гэхдээ одоо энэ дээр мэргэжлийн стилисттэй ажилласны давуу тал нь юу байдгүй гэхээр тухайн бүтээгдэхүүний мэргэжлийн стилистүүд одоо судлана гэсэн үг. Яг тэр бүтээгдэхүүн өөрөө хүмүүст ямар мэдрэмжийг өгөх ёстой юм яаж одоо хүмүүст хүрхийн те. Тэгэхээр тэрэн дээр тохирсон одоо тэр дүр болгоно жүжигчд гэж зүйл байгаа те. Тэр рекламанд оролцож байгаа. Тэгэхээр тэр жүжигчд маань өөрсдөө бас ингээд стилисттэй байснаар одоо тэр жүжигчдийг илүү ингэж одоо тэр бүтээгдэхүүний яг концепц агуулгад нийцсэн зөв лүкүүдийг стилист бүрдүүлж чадна гэсэн үг. Жишээ нь одоо нөгөө нэг хувцсны материалаас ахуулаад тухайн жүжигчнийхаа бие галбар тэр зөв одоо хувцсны хэлбэр дүрс силуэтээс нь ахуулаад ч гэдэг юм уу. Давуу талууд бол аюу ихтэй. Гэхдээ нөгөө дийлэгтэй компаниуд маань бас яг ийм мэргэжлийн бус ажилласнараа тэр нь буцаагаад нөгөө яг эцсийн бүтээгдэхүүн болоод нөгөө зар сурчлагын маань цацагдчихаар маркетингийн ажлыг эргүүлээд фейлдэх ийм асар нөлөөнүүд байдаг. Яагаад тэгэхээр нөгөө хүмүүс чинь дандаа ийм вижюал юмд дандаа татагдчихж байгаа шүү дээ, тий. Зар сурчлага гэдэг чинь тэр чигээр ингээ вижюал ийм зүйл. Тэгэл шууд ингээл сошиалаар юм уусгүй бол ингээл зураг телевизээр гарч байгаа тэрийг хүн хараад сэтгэл нь хөдлөөд бүтээгдэхүүн рүү ингэж татагдахсгүй бол яг тэрэн дээр ингэж хүмүүсийн сэтгэл зүйдээр нөлөөлж ажиллах гэдэг. Яг ийм алдаатай өнгөний хувьд ингээ комбинацийн алдаатай даав материал тэр модель тохироогүй ус засалт юу ч гэдэг те тиймэрхүү юмнуудаар алдаа гарснараа буцаагаад яг ийм том фейлдэх эрсдэл үүсэж байгаа одоо бүтээгдэхүүнийг муухай харагдуулах тий. Муухай харагдуулахаас гадна бүр ингээд нөгөө борлуулалтанд нь хүртэл саад их. Яг үнэ. Юунод гарч эхлэх нь шүү дээ, тий. Тэгээ энийг нөгөө хүмүүс аягүй жижигхэн юм шиг хүлээж авдаг байхгүй. Энд чинь нөгөө нэг яг тайзны ард явагддаг бидний хийдэг юм чимээгүй нэгтлийн ажил шүү дээ, тий. Заавал ингээл тэр стилист ингэж ажилласан юм стилист гэл байдаггүй. Тэгэнгүүт энэний эцсийн үр дүн нь яаж хүрээд байгааг одоо алдаатай болцсныг нь байгууллагуудаас ингээд зарим нь жоохон анзаардаггүй юм шиг надад санагддаг байхгүй юу. Одоо бол харьцангуй гэхдээ компаниуд аюу их мэргэжлийн стилистүүд авч ажилладаг болсон. Тэгснээрээ бүр илүү юм сэтгэл хөдлөм гоё өнгөлөөхтэй яг мэргэжлийн төвчний юм лүкүүд бүрдүүлээд тухайн модельуд маань зөв цэгцтэй мейкаптай, зөв үстэй, зөв аксессуаруудаа сонгоо зүүцсэн, зөв юм хувцсны лүк бүрдүүлсэн, тэ бүтээгдэхүүн дээр ингээд тоглож байгаа нь өөрөө бас ингээ хүмүүсийн сэтгэлийг ингээд сэтгэл хөдлөгдөг гэсэн үг. Нөгөө талаас одоо ингэдэж шүү дээ. Нөгөө захиалагч одоо магадгүй маркетингийн менежер эсвэл одоо яг тухайн прожектыг хариуцж байгаа ажилтан ч юм уу те.
яг юу хүсэж байгаагаа мэдэхгүй. Тэгтээ ингээд нэг юм гоё баймаар байна гэдэг. Тэгэнгүүт тухайн хүний яг юм гоё баймаар байна гэдээгаа зүйлийг л ингэж жинхнээсээ бодит болгож ингэж за ийм гэж харуулдаг юм. Одоо тэндээс болоод нөгөө нэг айгүй олон юм зөрчилтөө алдаанууд гардаг байхгүй. За ингээд нэг маркетингийн менежер одоо юун дээр ирлээ те, продакшн дээр ирлээ. За өөрийнхөө илэрхийлэмжийг дутуу ингээд илэрхийлээд идэг шүү дээ. За ингээд тод баймаар байна. Тод гэдэг нь гэрэл ингээд их байх юм уу эсвэл ийм олон өнгө холилдох юм уу гэдэг хоёр чинь ингээ ялгаатай байдаг шүү дээ. Тэнгүүд хувцсан дээр ч гэсэн яг ингээд юу гэдэг ер нь би ийм гоё юм тод ийм гоё хувцсан өмсмөр ингээл окей тод гэдэг ойлголтоор ингээл хийгээл өгөнгөт нөгөөх нь бишээ миний нөгөө тод гэдэг байгаа нь ийм гэл нэг илэрхийлэмжийн зөрүүнээс болоод гардаг алдаанууд байдаг. Тэрийг л ерөнхийдөө ингээд аягүй гоё зэгцэлж өгнө. Одоо жишээ нь ингээд хүн болгон дотроо өөртөө гэсэн нэг юм төсөөлөлтэй байгаа шүү дээ тий. Тэгэнгүүт яг одоо чиний ярьж байгаагаар тод хувцас өмсүүлмээр байна. Одоо энийг бүтээгдэхүүн байлаа гэхэд манай ингээ бүтээгдэхүүн жоохон өнгөлөг баймаар байна тий. Жоохон өнгөлөг хувцастай баймаар байна. Яг өнгөлөг хувцас гэхээр өнгөлөг дотор яг ямар тоон будтай байх юм, пастил байх юм уу, тод улаан байх юм уу, жоохон ийм цайвар улаан байх юм уу, тий зөөлөн улаан байх юм уу, гал улаан, ассан тийм бүр ингээ хурц улаан байх юм уу. Тэр болгон чинь нөгөө өнгөний тэр харагдах байдал нь хараад 100% хүртэл хүмүүст ингээ үзэгчд тэр худалдан авагчдад хүрэхдээ өөр нөлөөлдөг учраас буцаагаад тэр нөгөө бүтээгдэхүүн дээр нөлөөлж байгаа тэр нөлөөллүүд шууд ингээд хавсрагдаад явчихж байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр бүрдүүлж байгаа хувцсны лүкүүд тэр одоо нийт жижиг деталууд хүртэл энд юусэн хамаатай гэсэн. Яг нь энэ дээр нөгөө нэг миний яг өөрөө хүсдэг нэг зүйл маань маркетингийн багийн тэр төлөөлж байгаа маркетер маань яг мэрэгжлийн стилисттэй анханасаа муд бордо гаргаад концепцаа гаргаасаа гэж одоо хүсдэг. Яагаад тэгэхээр энэ лук бүрдүүлэн хүнд хувцас өмсгөн юм шиг харагдаж байгаа ч гэсэн юу биш гэсэн үг. Одоо хүний яг юм мэдрэмжийн асуудал биш байхгүй. Мэрэгжлийн ажил мэрэгжил гэдэг те. Одоо юу гэдэг маркетингаар бид нар ингээд сурдаг. Тэ 4 жил сураа төгсөөд магистр доктор хамгаалдаг ч гэдэм үү стилистээр муу ажил бид нар ингээл суралцаал дизайнер стилист гэл ингээл суралцаал доктор хүртлээ одоо ингээл хамгаалаад явдаг ч юм уу те эн чин өөрөө цаад ингээ утга агуулга нь өөр учраас хичнээн ингээл хараал за энэ хоёрыг хооронд ингээ хослуулчихаар гоё юм шиг байна энэ хоёр ингээл болчихно гэж байгаа ч гэсэн шин цаанаа шал өөр юмнууд явж байгаа байхгүй философи ер нь бол одоо ингэнэ шүү дээ айгу мэдрэмжтэй юм аа гэхээс илүү айгүй мэрэгжлийн юм аа. Яг үнэ. Тийм зөв хэлэлт болж байгаа хэлсэн гэсэн үг шүү дээ. Зөв. Тэгэнгүүт чиний одоо яг ажиллаж исэн прожектуудаас ер нь ингээд за энэ дээр нэг юм болсон. Тэгээд энэ ингэсэн гэж би бол боддгоо гэдэг юм дүгнэлт байна. Одоо магадгүй үгтэй тэр хэсэг дээр би яг ингээ хувцсан чинь нэр өмнөхээр ингээд тэ ингэж ажилласан чинь тэр бүтээгдэхүүнд ингэж нөлөөлөөд ийм үр дүнтэй гоё ажил болсон гэдэг прожектуудаасаа дурдвал яг миний сэтгэлд ингэж яг одоо хүртэл сэтгэлээс гардггүй ч гэх юм уу нэг ажил болохоор гим зэм гэд жижиг байгаа Достоевскигийн те Дарфи Чадрын хийсэн найруулагч Батболтын тэгвэл гим зэм жижиг дээр яг ингээ бүтэн ийм тайзныхан тэр жүжигчдийг одоо юу гэдэг ийм 100 хүний хувцсыг ингээл хийгээл стайл имиж тэр хувцсыг нэг бүртэн дизайныг гаргаад стилийг бүрдүүлээд имижийг бүрдүүлээд ажиллаж хахад өшөө жоохон ингээд нэг жоохон ажилтсан бол гэдэг надад тийм мүлтцсэн юм байдаг. Бусад прожектын дээр аль би өөрсдөө тэгж боддгоо. Бусад прожектууд дээр би дандаа сэтгэл хангалуун гэдэг байдаг. Ажиллаад өгсөн бол уг нь ингээд илүү сайжрах байсан юм да гэдэг талаас харж байна. Тэгээ яг хуу гимзэн бол миний тайзны анхны бүтээлсэн байхгүй юу? Маш том прожект байсан. Маш их ингээ хүмүүс тухайн үед хүрсэн те. Тухайн үед нөгөө нэг концепт айдиа маань илүү посттрам гэдэг утгаараа хувцснууд маань хүртэл одоо тэр тийм нэлээд контемпорари орчин үеийн хийгдчихсэн одоо джинс өмтөд яг гол дүрийн одоо Раскольников нь өөрөө пүүцтэй джинс өмтөд те одоо Гайсын лавгаах тухайн үед тоглож ирсэн. Тэгэнгүүт ингээд пүүцтэй джинс өмтөд дээгүүрээ зүгээр нэг юм сороочтой ингээд полтотой байдаг ч юм уу. Тэр яагаад тэр хувцсыг өмсгсөн бэ гэдэг маань өөрөө тэр посттрам гэдэг жүжигийнхээ утга агуулгыг бариад дээрэс нь бидний тэр илэрхийлэх гээд байгаа санаа хөгжим тайзны шийдэлтэй найруулагчийн шийдэлтэй уялдуулж одоо тэр стилийг сонгосон гэсэн үг. Contemporary стилийг бид нар нэг талдаа мэрэгжлийн талаас нь хараад би сонгосон байна шүү дээ, тэ. Тэгвэл яг contemporary чинь одоо нэн орчин үеийн урлаг буюу яг одоо цагт ингэж үргэлжилж байгаа гэж явагдаж байгаа урлагийн юм төрөл жанр. Тухайн үед бол яг тэрийг л гаргахыг хичээж ийсэн. Тэгвэл өшөө надад ажиллаад өгсөн бол гэдэг бодол байдаг. Яг илүү хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөж нэг үлдсэн ингээд тэгээ шиг юм байгаад байдаг гэдэг шиг. Өнгөний хувьд ч гэсэн одоо жишээ нь тухайн театрын жүжигийн маань хувьд бол өнгөний хувьд ингээд дандаа хар
беж, саарал өнгөндүүд ингэж хөрвөж явсан байдаг ч юм уу. Энэ гурван өнгөөр л тухайн тэр найруулагчийн шийдэлтэй ингэж уялдуулах гэж хичээсэн байдаг. Тэ 1984 гэл ингээл өөр жүжигдэр болохоор өнгөний шийдэл нь улаан өнгө давсарч орж ирснээрээ илүү юм хурц өөр шийдлүүдийг гаргаж цагаан өнгийг оруулж ирснээрээ одоо хүнийг тэр ингэж илүү хүтнэ эсвэл нэгдэлтэй юм футуристиктэй ирээдүй рүү чиглэсэн юм өнгө IC-г бас оруулж ирэх гэж хичээсэн ч гэдэм юм уу. Тэгээ жүжигэн дээр бол би бол илүү энэ дээр яг чинь тавьсан асуултанд бол тэгж боддог. Яг хүний сэтгэлийг өшөө би жоохон ажиллаад өгсөн бол гэтээ яг нөгөө гим зэм дээр миний өнгөний шийдэл дээр бол окей. Гэхдээ одоо нөгөө зарим хувцсныхаа шийдэл дээр арай нэг өөр шийдлүүд би гаргаж өгөх байж тээ гэж бол ерөнхийдөө дандаа бодож явдгийн. Тий. Одоо ингээ байгууллага хуралдаа те удирдлагын багийнхаа хуралдаа тэгснэ тэн дээр нэг юм шийдвэр гаргадаг ш. За наанаас ч тэгвэл наатахыгаа энэ хинээр хэлэгчих. Энийг нь болохоор энэгээр хэлэгчих. Тэгээд арт директор, стилист хоёрынхаа зардлыг хаснаач нэ хэрэггүй штэ тий. Гэт алдсан байгууллагуудын тухай. Ер нь ингээ зөндөө жишээнүүд ингээл байгаад идэг штэ. За одоо ер нь сүүлийн анзаарч хахад ер нь за кино, жүжиг гэл эднэр бол томоохон прожектууд бол стилисттэй, ихэнх нь стилисттэй ингээл явж байгаа. Төдийлөн реклам, коммерциалууд чинь нэг тийм стилистгүй ингээд маш олон жил ингээ явц. Яг л өөрсдийн тий магадгүй найруулагчийн ч юм уу эсвэл нэг юм зураглаачийн ингээд дотроо бодож байгаа. Эсвэл нэг маркетингийн менежерийн гаргасан санаагаар л окей гэж явцдаг тий. Тийм байсан бол одоо ингээд бүх зүйл ингээд өөр болж эхэлж шүү дээ. Тэгж байгаа тий. Бүгд стилисттэй болсон байна. Арт директортай болсон байна гэл ингээл явж байна. Тэгэнгүүт төсөв химнэх гээд байгаагаасаа болоод хэр их зүйлийг алдаж байгаа вэ гэдэг дээр. Төсөв химнэх гээд одоо ингээд мэрэгжлийн стилист ч юм уу арт директор ингээд хасж байгаа одоо яг тэрэн дээр олвол жишээ нь айгүйх алдаа мадаг дараа нь ингээд харагдана. Хүмүүс яг ингээд хараад энэ нэг ийм ингэсэн бол стилистгүй ажилчтэй гэж бол мэдээж бодохгүй. Одоо энгийн одоо юм хүмүүс маань тийм мэрэгжлийн болохгүй. Тэгтээ юу яг болохгүйг мэдэхгүй байдаг шиг тийм. Энэ нэг л юм болохгүй буруу байна да. Модель нь нэг л юм буруу ч юм уу, мейкап нь буруу ч юм уу те. Нэг мөс нь яагаад ингэ зохимжгүй байгаа юм болч гэдэг юм уу. Иймэрхүү юмнуудыг хүмүүс анзаардаг. Гутал нь арай өөр байсан болч юм уу те. Тэгэхээр нөгөө мэрэгжлийн стилист маань энийг зөв яг өнцгөөс нөгөө нь харж шийдэх хэрэгтэй. Тэгэхээр иймэрхүү нөгөө дараа нь гарах үр дагав. Тэгэхээр хүмүүст ингээд нэг юм тааламжгүй сэтгэл хөдлөл үүсгэждэг байхгүй аль нөгөө хоёулынхын түрүү ярьсанчлан тэгээ энэ дээр бас нэг юм нь мэрэгжлийн арт директор хасна гэдэг чинь айгүй том алдаа болчихж байгаа. Яагаад тэгэхээр тэр зураг авалтанд зориулсан зурагчийн арт директор сонгох хэрэгтэй тийм үү? Тэгвэл одоо жишээ нэг зурагчин болгоно яг тэр нэг зургийг даарч чадна гэсэн үг биш байхгүй тий. Зарим зурагчин бүтээгдэхүүнийхээ зураг авалтыг илүү сайн даардаг. Зарим нь байгалийн зураг илүү даардаг. Зарим нь яг фэшн зургаараа даагандсан. Гэхдээ одоо камер барьж чаддаг болгоно жишээ нь модельтэй зураг авалт хийж чаддаг ч гэдэг юм уу. Иймэрхүү ийм алдаанууд айгүйх гардаг. Тэгэхээр тэр нөгөө зургийн тэр авж байгаа өнцөг ажиллаж байгаа тэр бүх багуудын нөгөө ийм ур чадварын зөрчилдөөнүүд айгүйх анзаарагддаг. Гэх юм уу арт директоргүй прожектууд надад бол тийг санагддаг. Монголд хэр их хүмүүс одоо нөгөө стилист гэдэг талаар судалж сонирхож ингэж суралцж байна. Одоо л стилист гэдэг ойлголт нэлээд нийгэм түүгээд эхэлсэн. Яг фэшн салбарт бол компаниуд маань нэлээд ингээ мэрэгжлийн стилистүүдтэй ажлын ингийн хамтрыг гэдэг ингэж санал тавьдаг бас болчихсон. Тэгээ тэрэнд бол нэлээд би бас баяртай байгаа. Яг одоо бол нийгэм түлхүү танигдсан нь personal stylist гэдэг түр ярьсантай хүмүүн дээр ажилтдаг одоо нөгөө өнгө тодорхойлдог стил яг имижийг нь тодорхойлдог дүр төрхийн тодорхойлдог ийм хүмүүс бол нилээдгүү гараад ирчихсэн. Тэгээд яг өөртөөхөө ажилтдаг зарчмаараа өөртөөхөө өнцгөр олвол хүмүүст одоо ойлголтоо өгөө түгээгээд те ингээд хүмүүсийг бас дор стил имижт нь анхаарал явж байгаа харагддаг. Тэгэхээр нөгөө эрэлт хэрэгцээ айгу хөөсцөн. Хүмүүс бас дээрэс нь жишээ нь заавал дизайнер байх албагүй. Гэхдээ энэ загварын салбар дотор өөр олон нарийн мэргэжлүүд байдаг гэдгийг бас харьцангуй ойлгоод яг ийм загварт дуртай, хайртай эсвэл энэ талаар одоо бизнес эрхэлж байгаа хүмүүс маань яг илүү энэ стилист гэдэг мэргэжил рүү бас аягүй татагдах болсон юм шиг надад харагддгийн. Тэгээ манай академи дээр ч гэсэн нэлээд суралцж байгаа л да. Тий. За шинээр одоо юу гэдэг яг ингээд бизнес эхлүүлсэн. Тэгээд тэрэн дээр одоо ингээд реклам сурчлагаанууд хийлгэж, контентууд бүтээлгэж байгаа энэ хүмүүс ингээд анхлан яг стилисттэй хамтарч ажиллах гад за ингээ ирж байгаа те тэгэнгүүт тэр хүмүүст өгөх ингээ хамгийн анх
стилисттэй хамтарч ажиллахдаа ийм байх хэрэгтэй шүү гэдэг нэг юм зөвлөгөө өгвөл одоо жишээлбэл түрүү хоёлаа ярьсан шүү дээ. Буруу ойлголцоод байдгаа, тод гэдгийг ингээд байдгаа, гоё гэдгийг ингээд байдгаа гэдэг ярьсан шүү дээ. Тэгвэл яг ямар одоо юм асуултаас эхлэж хоорондоо харилцах вэ? Одоо жишээлбэл те бид нар ийм прожект хийх гэж байгаа учраас ингэж байгаа гэдэг ч юм уу. Олон улс болохоор нөгөө стилистүүд маань өөрсдөө гэсэн вебсайт дээр нөгөө хийсэн бүх ажлуудынхаа зургуудыг оруулцдаг. Портфолио, онлайн портфолио үүсгэдэг гэсэн. Манайханд бол вебсайт нэх байхгүй. Гэтэ нөгөө анх удаа стилистд хандаад нэг ингээд ажил дээр стилисттэй хамтарч эхлэх гээд байдаг. Тэгсэн мөртлөө яг энэ стилист хаанаас эхлэх юм. Энэ стилистийг нэг ингээд стилист гэдэг нэртэй хүн дээр очиод чи манайх дээр ажиллаад өгөөч гингүүд хүссэн юм гарахгүй байгаад байна шүү дээ. Нэг л юм арай өөрөөр ажиллаа ч юм уу. Өөрийнх нь юм чиглэлийн хүн биш байж таар. Гэхдээ энэ дээр бол портфолио гэдэг зүйлийг нь харах хэрэгтэй гэсэн үг. За өмнөх ажлуудыг нь яг яаж ажиллаж ирсэн, ямар дүр төрхүүд үүсгэж ирсэн, ямар ингэж ийм өнгө аясыг энэ стилист илүү давмгаалan гаргадаг. Зарим стилистүүд өнгөн дээр комбинац ихтэй илүү сайн байдаг ч юм уу. Зарим нь илүү ийм хувцсныхаа тэр нөгөө хэлбэр силуэтээрээ яг дүр төрх үүсгэж тэрийгээ илүү стайлинг хийхтэй ингэж ашигладаг. Зарим нь нөгөө нэг хэ паттерн буюу тэ хэ угалц хувцсны принт паттернуудыг хооронд нь илүү гоё ингэж миксэлж текстур үүсгэж ингэж стайлинг хийдэг стилистүүд байна. Эсвэл зарим нь илүү юм панк стилийг барьдаг, зарим нь классик стилийг барьдаг стилистүүд байдаг хгүй. Стилист ерөөсөд давтагдахгүй гэсэн үг. Өөрийн одоо яг нэг юм нэгдэлтэй уран бүтээлч хүн шиг нэг өөрийнх нь юм өнгө аяс байдаг. Тэгэхээр тэр өнгө аяс яг тухайн одоо захиалагч маань өөрөө тухайн стилисттэй ирж байхдаа яг миний хүсэж байгаа тэр өнгө аясыг гаргаж чадах стилист нь аль байна гэдгээ олох хэрэгтэй гэсэн үг байхгүй. Тэгэхээр стилист гэдэг ингээд нэртэй хүн дээр очих биш. Тухайн стилисттэй судлаад яг ямархуу төрлийн лүк бүрдүүлдгийг, ямархуу ингэж материал хувцлалтыг илүү ингэж давуулан гаргаж ирж яг өөрийнхөө ингэж тэр ур чадварыг илүү харуулдгийн гэдэг ч юм уу. Тэгэхээр нөгөө портфолиог нөгөө харах хэрэгтэй. Та над руу ингээд портфолиогоо мэйлээ явуулаач те. Ингээд яг өмнөх хийжсэн ажлуудаа над руу явуулж болох уу гэдэг ингээд хүслээ тавих хэрэгтэй гэсэн. Тэрнээс шууд харанхуй очиод за энэ дээр ингээд ажиллаж ах гэх нь бас өрөөсгөлөхгүй юу. Тэгэхээр зарим стилистүүд надад ч гэсэн зарим прожект дээр жишээ нь ингээд ажиллаж чадахгүй прожектууд мэдээж бол байдаг. Тий, одоо яг миний гаргаж чадахгүй өнгө аясыг хүсэж байгаа клиентууд бас орж ирдэг гэсэн. Тэгэхээр тэр болгон дээр би чаддаг хүнд нь тухайн одоо ажиллаа өгөх нь илүү дээр гэж боддог байхгүй юу? Олсон юм дээр нь хүн байх хэрэгтэй гэдэг юм хэлээ. Тэгж тухайн хүмүүс санхүү цаг те ерөөхдөө ингээд бүх юмн дээрээ эрсдэлгүй юу ячиж штэ. Одоо ингээд ажлаа гүйцэтгэж штэ. Тэгэнгүүт ингээд заяудын булган гэдэг хүн дээр ирээд чамаар ингээд иймэрхүү энийг чи хийж чадах юм шиг байна. Чи ийм прожектын дээр ажиллаж исэн юм бэлээ гэд. Тэгтээ үнэхээр миний гаргаж чадахгүй өнгө аяс ч юм уу миний яг ингээд ажилдгүй арга барилыг надад хүсэх юм бол хэцүү. Тийм би өөрөө ч гэсэн надад хэцүү. Тухайн хүмүүсийнхээ бас нэг ийм ажлыг алаад тайчмаар байхгүй юу? Тий. За тэгвэл шүү дээ. Чиний хувьд одоо ингээд монголчууд яг ямар стил имижтэй өдөр тутамдаа ингээд явж. Миний хувьд болохоор их санагддаг байхгүй. За энэ тэгтээ миний л бодол шээ. За ингээд гадуур явж штэ тий. Ихэвчлэн нөгөө юм бүгд ийм хар өнгийн хувцснууд. Тэгээ ингээд бөөнөрөө ингээд цуглаад нэг газар мазар ингээд зогсцсон байгааг харахаар нэг юм баагаар хувцтай хүмүүс ингээд зогсож идэх тий. Одоо ингээд өвөл болж байна. Өвөл олонгот яг ингээд ер нь л харал хувцтай хүмүүс явдаг шүү дээ тий. Тэр надад нэг жоох нэг юм гийлэгч юм хувц хүмүүс сүл яад юм бол доо. Гэхдээ хүний сонголтыг тэгж нөө юу яаж болохгүй шүү дээ. Зүгээр над төрсэн бодол яг тийм л байхгүй. Над ч юм бодлого бас яг хүн болгон ярьдгийн. Ягаад ингэ хүмүүс хар хувц сонгоод идэм бол нэгт нөгөө олон талын шалхантай наа чин. Тэгэн яг нөгөө утаа, тоос, шороо тийм манай нийгмийн Улаанбаатарын байгаа байдлаас хамаарат хар хувц сонгочдөг. Хоёр дахь юм бол нийгэмд одоо эмэгтэйчүүд маань бас ингээ бие галбраас хамаарат турхаа харагдан ч гэдэг юм уу те нэг тиймэрхүү юмудаас бол хар хувцас оруулж ирдэг. Бас гуравт энэ дээр аюу том шалтгаан байдаг. Одоо ингээд хувцас оруулж ирж байгаа брэнд оруулж ирдэг. Эсвэл бол ингээд хуваараа одоо юу гэдгийг гаднаас хувцснууд оруулж ирдэг бизнес эрхлэгчид. Тэд нар мэрэгжлийн фэшн байер гэдэг мэрэгжил байдаг байхгүй юу? Яг энэ фэшн салбар дотор тэр хүмүүс яадаг вэхээр нийгмийн зах зээлээ судлаад хүмүүсийнхаа тэр одоо тухайн жилийн тренд, өнгө аяс, хүмүүсийн санхүүгийн байдалтай болцоо тэр нийгэм дээрх бүх ингээд судалгаагаа хийгээд тухайн гадаадаас авчирч байгаа бараа бүтээгдэхүүн дээр мэрэгжлийн аналитик хийж ингэж бараа бүтээгдэхүүнээ өнгөөр сонгож, загвараа сонгож оруулж ирдэг юм ажил мэрэгжил байдгийн. Нэг талтай энийг стилист хүн ч гэсэн хийж болдог гэсэн үг. Стилист бас хийдэг байхгүй фэшн байер. Тэгэнгүүт
бас нэг яг хэлсэнчлэн манайхан өөрийнхөө хувийн мэдрэмжээр ерөнхийдөө явцдаг байхгүй юу? Өөртөө таалагдсан хувцас оруулаад ирдэг гэсэн үг. Тэгэхээр нөгөө бизнес эрхэлж байгаа тэр хувцас гаднаас оруулж ирж байгаа хүмүүс маань тэр сонголтоо хийхдээ өөрийнхөө таашаал нийцүүлж оруулж ирдэг. Байх нь шүү дээ. Надад бол тийг санагдсан. Яг нэг одоо юу гэдэг нэг юм худалдаа эрхлэгч ч юм уу эсвэл нэг бизнес эрхлэгч нэг юм оруулаад ирэнгүүт тэрийг нагаад ингээд шуураад оруулаад энэ тренд болж байгаа гэдээ оруулаад ирдэг те. Нэгт наа чинь ингээ алдаа гарчиж байгаа. Хоёр дахь юм бол тухайн хүний яг өөрийнх нь хувь хүний тэр гоо зүүн ч юм уу тэ өөрийнх нь мэдрэмжээр бид нар худалдаа авалт хийж байгаа гэсэн үг шүү дээ. Нийгэм. Тэгэнгүүт яа нэг жил гудамжаар дөрөв улаан гүртгэхтэй норд фест гэдэг шиг те. Яг үнэ. Явжс те. Тэгэхээр энэ дээр нөгөө нэг нийгэмд бидэрт индивидуалити өөр ондоошл цаашлаа тэр бизнес эрхлэгч өөрийн гэсэн концепт агуулгагүй яваад байна гэсэн үг байхгүй юу? Одоо концепт гэдэг юм чинь одоо дэлхийд дахинд айгүй юм өндөр зэрэглэлд яригддаг болчиход байгаа шүү дээ. Юугаараа би бизнесээ ялгаатайхан юугаараа бизнесүүд хоорондоо өрсөлдөхийн эн чинь бол яг үндэ сандей дээр байдаг ч юм уу те. Одоо ерөнхийдөө нэг талтай одоо нарандуул дээр байгаа лангуунуудын хүртэл одоо яг бодолцол асуудал байхгүй юу? Тэгэхээр яг мэрэгжлийн уг нь бол тийм фэшн байеруудыг ажилуулах хэрэгтэй гэж би боддог. Тэгжиж тэр хувцсны гоё ингээд селектэд сонголтыг хийгээд хүмүүст илүү далаацтай өнгийг санал болгох, илүү өөр загваруудыг санал болгох. Өнгө санал болгох нь шүү дээ, бүр. Тийм, борлуулалтаа бодоод одоо жишээ нь энэ цамцал одоо хар өнгнөөс өөр өнгөнөх зарагддггүй маа гэж энэ төр аюух ярьдаг байхгүй юу. Гэхдээ тэр өнгийг маркетинг гэдэг юмараа ингээд таниулах хэрэгтэй шүү дээ, нэг талтаа. Тэгэнгүүт тэр цамц амар гой загвартай нэг ингээл айгуу гоё юм сорочгийн цамц байлаа гэхэд хараас өөр өнгийг авахыг хүсэж байгаа зөндөө хүмүүс байгаа байхгүй яг үндэ. Тэгвэл хэрэгцээтэй. Яг дэлгүүрлүүн ороход угаасаа л сонголтын дандаа ингээл хар гүртгэж байгаа юм чи хүмүүс хар гүртгэл авна шүү дээ. Ер нь бол тий. Тэгсэн мөртлөө цаанаа одоо жишээ нь ингээл юу гэдэг нь айгуу өнгөлөг ингэж хувцлагыг хүсдэг өрсөлдөгчд энэ төр аюух ирдэг байхгүй юу? Би ингээл илүү гоё өнгөтэй хувцалмаар байна. Илүү ингэж гоё тод даанч ингээд хаанаас худалдаа авахаа хийх мэдэхгүй байна те. Чи надад ингээд дэлгүүрийн лист гаргаж өгөөч. Эсвэл онлайнаар ингээд худалдаа авалт ингээ хий. Эсвэл гадагшаага явж ингэж гаднаас одоо хувцснуудад захиалах. Эсвэл гадагшаа явж захтаа яг тэр одоо юу гэдэг хувцснуудаа олж авдаг те. Тийм. Монголд одоо бизнес эрхлэгчид маань өөртөө тэр боломжийг гаргаж өгөх хэрэгтэй байхгүй юу? Заавал ариун болох, өнгөний сонголтыг ариун. Яг нэг юмнаас айгаад идэг юм санагдаад байхгүй ингээд ямар ч ус ингээд авчи, уул нь гоё юм байна. Гэхдээ ингээд энэс олон тоогоор авчихаар хүн авахгүй тэгээ илэгдэл харагдуулаад ингээд би шатчих болов гингүүтээ нөгөө нэг юм яг тэр тухайн бизнестэй юм эрсдэл гаргахаас айж гин гэсэн үг шүү дээ. Тэгэл яг л зарагддаг юм байна авчраал ингээд гингүүд хэрэглэгчид эхний ээлжинд юу хүсэж гин гингүүд тодорхой хэмжээний сонголт хүсэж байгаа байхгүй. Яг үнэ. Одоо ингээд бид нар чинь дэлхийн ертөнц глобалчлагдсан те бүр ингээд бүх юм нээлттэй ийм цаг үед амьдарч иж бас иймэрхүү бизнесийн зарчим дээр хүртэл эргэлт хийх болсон юм шиг надад санагдав. Мэргэжлийн стилистүүдтэй хамтраад, мэргэжлийн баяртайгаа хамтраад, мэргэжлийн арт директортойгоо хамтарч ингэж одоо тэр зураг авалтыг хийхдээ хүртэлтэй тэр нэг жоохон одоо юу гэдэг арай илүү зардал гаргаснараа ирэх үр дүн нь шал өөр. Гэхдээ энэ нь шууд үр дүн магадгүй харагдахгүй ч гэсэн аажимдаа цаг хугацааны дараа нэр хүнд нь өснө. Одоо юу гэдэг лакшери бүтээгдэхүүний сурталчилгааг ингээл бид нар мэдэн штэ тий яаж явдгийг. Гэтэл зүгээр энэ ч ингээ уцаараа авцсан лайв хийдэг бүтээгдэхүүн ч юм уу те эсвэл зүгээр энгийн юм хоёрын ялгаа асар өндөр штэ. Гэхдээ чанарын хувьд ялгаагүй байж болох байхгүй. Ер нь бол бүтээгдэхүүн. Гэхдээ тэрийг яаж харагдуулж байгааг мэргэжлийн стилист, арт директор, тэ баяр, мэргэжлийн найруулагч, продюсерууд ажиллаж тэр бүтээгдэхүүнийг ингэж өөрөөр харуулснараа тухайн компани, тухайн одоо брендийн нэр хүнд шал өөр болно, тэ шал өөр зэрэглэлт харагдана. Тэрийг дагаад үйлчлүүлэгчийн тэр сэтгэл хөдлөл ингэж даалт ухамсартаа дандаа өсөж идэг. Шууд бол одоо мэдээж ингээл амарлаг ганцхан реклам хийгээд шуураад маргааш нь хүмүүс худалдаж авахгүй байхгүй. Дэлгүүр нь хаасрал дүүрнэ гэсэн юм байхгүй. Аяанда тий ингээл нэг жилийн дараа ч юм уу те нэг өөрийн мэдлгүүд тухайн нэр хүнд өссөн байдаг. Тэр манай нөгөө нэг бизнес эрхлэгчид маань фэшн брэндүүд дээр ялангуяа ярихад бүтээгдэхүүн одоо ингэж худалдаалж байгаа хүмүүс маань яг зардал хэмжээний гэдэг маягаар яг тэр цаад нэр хүндээ ингэж давхар унгаад идэг юм шиг надад санагдтыг. Брэнд гэдээ ярьснаас хоёлаа нэг юм брендийн тухай жоохон ярилцъя те. За яг ингээд Монголд эсвэл олон улсад гадаадад те яг ингээд яг чиний ярьж байгаа нэг үзэгдэл хийсэн те бүр нэг юм эффект шиг ингэж гарч ирээд ингээд бүүм хийсэн брэндүүд ингээд брэндүүд эсвэл нэг арт тойууд ингээл байдаг шүү дээ те. Тийм жишээнээс
эднийх миний хувьд ч үнэхээр амар гоё хийгээд богино хугацаанд ингээд маркетинг нь амар сайн яваад тэгээд тэн дээр ингээд хүмүүс ч гэсэн амар худалдаа авалт хийсэн гэдэг ч юм уу тийм юмнууд тасаа ер нь тиймний түүхүүд ярилцсан. Би саяхан нөгөө нэг мэдээ уншсан нөгөө чита гэд чипс эдэн штэ. Тэр чипс өмд гаргаад өмд борлуулж эхэлсэн байхгүй юу? Тэр читагийн амтны өөрөө нэг юм юутэй реклам байгаа гэдэг. Өмдтэй реклам байгаа гэдэг шүү дээ. Өмдтэй реклам байдаг шүү дээ. Тэгсэн чинь өмдөө хийхдээ эн чинь нөгөө альчуур ингэж одоо нөгөө нүүр гарын альчуурын материалыг өмдөнд нь ингэж оруулга болгоод өгсөн. За. Тэгээд тэр яагаад тэгэхээр читагаа чипсээ идэд бид нар ингээ хувцсандаа ингэж гараа арчдаг шүү дээ. Тэгэх зориулттай ийм өмд гаргаад тэр өмд нь маш хурдан ингээ зарагдаад борлуулагдаад дууссан байх жишээ нэ. Тэр бол яг ингээд стил, имиж, дизайн, маркетингийн хавсарсан юм амар смарт юм шийдэл байгаа байхгүй юу. Тэнгүүд одоо ингээ чита идэд бид нар ингээ чипс идж байгаа яг ингээ хувцсандаа ингээ арчдаг ш тэрийг шийдээд өгч байгаа гэсэн ингэх зориулттай тий. Цаанаасаа нөгөө нэг юм суудсан ягаад ч юм хийдэг зүйлүүд байна шүү дээ. Тэр одоо дадал тий. Читаг идчихэд ингээд өмдөндөө арчдаг ч юм уу эсвэл нэг ингээ гөвдөг ч юм уу тий. За бараг зарим нь ингээ долоодог ч юм уу тий. Гэтэ хамгийн түлхүү одоо энэ хэсэг л өмдөндөө арчдаг хэсэг байх нь шүү дээ. Тэрийг айгүй гоё олж харж. Тийм. Одоо жишээ нь гих мэтчлэн тэнгууд тэр өмнө тоовл нь энэ нөгөө яг читагийнхаа нөгөө брэнд өнгөтэй олбор шар юм оруулахтай өмдөхгүй жинсэн өмд энэ юу яахгүй нь шүү дээ. Тий. Өнгө болохгүй яг өнгө дагуу байх нь шүү дээ. Тийм өнгө дагуу яг ингээд нөгөө читатай адилхан өнгөтэй юм таавал ингээд оруулсан байх жишээ. Тэгэнгүүт ерөөхдөө нөгөө маркетингийг яг ингээд стил, имиж, дизайнтай холбож хийхдээ зүгээр маш ухаалгаар олж харах хэрэгтэй юм шиг байгаа. Миний бодлоор тэрнээс тэгж сүрчигнэх биш. Гэхдээ энийг маш ухаалгаар мэрэгжлийн төвшөнд хийх юм бол үр дүн маш сайтай байна гэж үзэж болно. Одоо жишээ нь ингээд юу гэдэг юм зүгээр рандом ийм хүн дээр яг ийм тохиромжтой зураг авал тохиромжтой концепт боловсруулад бүтээгдэхүүнээ ингээл өмсүүлээл тэ бүтээгдэхүүнээ сурчлаад борлуулалтанд нь шууд нөлөөсөн зөндөө юм юмнууд байгаа жишээнүүд те. Тэгэнгүүт нөгөө талдаа хичнээн үнэтэй модель аваад хамгийн лаг ингээд те баг ажиллуулад бүтээгдэхүүн зарагдахгүй шүүмжлэлт өртөх бас юм юу байгаа. Одоо жишээ нь ингээд Gentle Monster-ийн нүдний шилтэй Солонгосын одоо брэнд байгаа шүү дээ. Gentle Monster дээр ингээд хийдэг маркетингууд бүр ингээд супер штэ. Тэр стайлинг коллаб хийж байгаа байдал те тэр нөгөө айгүй футуристик нэг талтай ингээл амар юм галзуу байгаа. Тэгээд тэр нөгөө нэг реклама хийж байгаа байдал нь юм юу анимашн байдлаар ингээд шийдсэн байгаа байдал ч юм уу. Гэсэн мөртөл тэр болгон дээр тэр стил имижийг нь хүртэл ингээд цогцоор нь шийдэж өгсөн байгаа нь тэр нөгөө бүтэн концепцээр нь олж хараад тэд нар маань ингээд хүмүүсийг сэтгэлийг ингээд асар их хөдөлгөөл бүүм хийгээд байгаа. Гэхдээ энэний ард 3 4 хүн ингээд нэг хідэн бидний үеийн нэг эмэгтэй эрэгтэй баг байдаг байхгүй юу? Хүн байдаг, нэг яг ингээд шийдэг. Тэгэнгүүт машин ухаалгаар л зүгээр шийдэл гаргаад байна гэсэн үг. Цогцоор нь. Тэрнээс ш тэдэн саяар нь гаргаад тэ 20 30 40 50 саяар нь гаргаад энчээ ингээд амарлаг инфлюенсер аваад модельор эсвэл амарлаг юм олонний танил хүн аваад тэр бол борлуулалтанд шууд нөлөө үзүүлж чадна гэж болж чадахгүй. Тийм. Тэгээ дээрэс нь тэр нэг стил имижийг зөв бүрдүүлснээрээ те одоо яг хоёулынх нэрсээ цогцоор л юм байх хэрэгтэй шүү дээ те. Тийм. Баг ажиллана гэдэг чинь угаасаа үр дүнгийн нэг хилэмж байгаа даа шүү дээ те. Маркетингийн менежер тухайн бүтээгдэхүүнийг ингээ борлуулах гэдэг байгаа шүү дээ. Тэгэнгүүт яг тухайн бүтээгдэхүүн дээр төвлөрдөг. За энийг яавал гоё харагдах уу? Яавал одоо ингээд гоёор ингэж харуулж сурчлаад ингээ хүнд өргөчээ гэдэг. Нөгөө талаасаа бас нөгөө нэг хэрэглэх яг наад бүтээгдэхүүний чи хин хэрэглэх гэдэг юм бэ? Тэ хэрэглэгч нараа ингээ судлаа. Тэгэхээр одоо юу гэдэг нэг ганцхан маркетингийн менежер гэдэг тэгэнгүүт яг адилхан шүү дээ. Ганцхан маркетингийн менежер гэхгүй эн чинь дотроо борлуулалт хариуцсан маркетингийн менежер гэх ингээ тусдаа тэгснээс ингээд судалгаа анализ хийдэг ингээ маркетингийн менежер зэнэж ингээл тусдаа хүмүүс энэ бүгд чинь бас ингээд нийлжиж яг энэ баг дээр очиад ингээ бүтэн ийм ярилцлага хийж тэндээс амар гоё юмнууд гарах юм болов уу гэж бас бодоод хэрэглэгчийнхаа сэтгэл зүг мэдхгүйгээр тэн дээр ямар нэгэн бараа бүтээгдэхүүн борлуулна гэдэг чинь өөр амар хүнд асуудал байхгүй тий. Маркетингийн менежер би одоо ингэж боддог. Маркетингийн менежерүүд одоо ингээл тэд нар чинь ингээл нэг бүтээлчтэй креатив санаа гаргах гал ингээл айгүй хичээж байгаа шүү дээ. Тэгээд яг нэг юм за ийм одоо реклам хийдэг компани те байгууллага дээр очиж уулзахаас өмнө ч юмсгол уулзахдаа
дахиад мэргэжлийн тэр креатив директор, арт директор, стилистүүдээ хавсарч анханасаа тэр прожект эхлэхэд уулзах хэрэгтэй юм шиг надад санагддаг. Тэгжиж тэр mood board idea санаануудаа бүтээлч багаараа ингэж хамт ярилцж байгаад одоо тэр маркетинг менежер өөрөө тэр ажлыг хүлээж авсан байж болно. Магадгүй одоо ингээд хоёулынх нь уух юмыг одоо ингээл сурчлах гэдэг шүү дээ, тий. Тэгэхээр энийг одоо бариад сууж байгаа модель анханасаа яг юу өмссөн байхыг маркетинг менежер ганцаараа бодох ш мэргэжлийн хүнтэй хамт бодох хэрэгтэй юм шиг надад санагддаг байхгүй юу. Тэгжиж илүү үр дүнтэй эцсийн бүтээгдэхүүн гарна гэсэн үг. А тэгэхгүй маркетинг менежер за нэг юм эмэгтэй хүн суух юм байна. Тэдээс тэдэн насны нэг охин байна. Нэг юм олны иймэрхүү танил байна. Ингэснээр ингээд тэр хүн хүргэж чадна. Тэгээд нэг юм бараг ингээл те юу өмсгийн төсөөлж чадахгүй яг ямар төрхтэй ямар орчинд сууж байгаа яаж тэрийг ууж байгааг гин хүртэл ингэж уг нь болвол яг мэргэжлийн хүмүүстэй хамт бодоос л гэж би хүсдэг. Тэгжиж нилээн юм бас чансаатай ажил гарах бах. Яг ингээд гаднаас орж ирсэн дэлхийн брэндүүд байгаа шүү дээ. Орж ирээд ингээд яг нэг хүмүүсийн ярьдгаар бүүм хийсэн ч юм уу тийм маркетинг явуулсан тийм ямар брэнд байна? Шинэ брэндүүд орж ирчээд нэг л юм айгу хэвийн маркетингийн бас юм ивентүүд хийгээд байдаг байхгүй юу. Тэр нь болохоор зураг авалт хийн. Тэгээд нэг юм одоо олонний танил хүмүүсийг уураад нэг өдрийн юм ивентийн дэлгүүрээ нээсэн. Тэгээд тэр нь дийлэнх нь одоо стратегийн бодлогогүйгээр одоо жишээ нь зүгээр хүрээллийнхаа найзуудыг ингэж урьдсан байдаг ч юм уу те үүсгэн байгуулагчид нь. Тэгээд тэрэн дээрээ одоо юу гэдгийг нэг юм зураг авалтад хийцэн. Тэгээд ингээд сошиалар тэрийг спонсорд гэдэг ингээд хийчдэг байхгүй бүсэлчдэг. Тэгэнгүүт уг нь олвол тэр ивентийн утга учир өөрөө агуулга нь яг ямар ахын хүмүүсийн сэтгэлд яаж хүрх юм те ингээд нэг юм хөдөлгөөнтэй л юмнууд уг нь байх учиртай юм шиг надад санагдаад байдгийн. Visual video гэл те. Тийм. Тэгээд дээрэс нөгөө ивент нь өөрөө бас юм үйл ажиллагаатай хүмүүст яг хүрх гээд байгаа юм зоригтой те. Тэрнээс ш нээлээгээд нэг ингээл grand opening гэл те. Тийм grand opening гэл энд нэг хийл тоглооч юм уу дуучин дуулаад энд нэг ингээл бахан нөгөө нэг finger foods тавьчихсан те. Тэгэл нэг тайзан дээр нэг лаг хамтлаггүйд ирж дуулаад тэгэл баяр хүргэе. Тэгээд нэг үүсгэн байгуулагч нэг юм туу цайчилдаг ч юм уу. Энэ бол айгүй юм хоцрогдмол үлэг юм шиг надад санагдав. Одоо юу гэдэг тэнцээ ингээл өөр гадны брэндүүд бүр ингээл сонь юм бодож олоо сонь юм яаж фэшн салбар өөрөө хин илүү сэтгэлж гин хин илүү өөр байна гэдгээрээ ялгардаг болохоос юм хэвэн цутгасан салбар ерөөсөө биш байхгүй фэшн гэдэг ойлголт өөрөө дандаа шинийг илэрхийлж идэг те дандаа тренд юм шин юм юмнууд ингэж төрүүлж ингэж явж идэг салбар болохоор манайхан бас тэрэн дээр ингээд адилхан хүл тавиад алхаасаа би бол ерөнхийдөө ингээд брэндүүдэд бас ивенттэй ингээл илүү гой сонирхолтой хийгээч илүү юм гой хөтөлбөрүүд оруулаач гэд ингэж ер нь бол бас хэлхийг хүсдэг юм. Нас нэг чиний пост оруулсан байхыг харсан байхгүй. Тэн дээр болохоор нөгөө high fashion-ны талаар нэг юм ярьсан байсан шүү дээ. Тэр ер нь яг юу гэж одоо ингээд битээ ингээд high fashion авч өмсвөл яг ингээд high fashion-ы авч өмсөө тий. Битээ ингээд хуулбар BC-г аваад тэрнээс чинь тэгэж нөгөө холхийг авч ирсний оронд бүр гоё юм яг гоё брэндүүд байгаа штэ гэдэг юм санал болгоцсон байсан шүү. Одоо нөгөө нэг айгүй их copy брэндүүд гараад одоо худалдаалагдаад байгаа. Тэгээ тэгэнгүүт яг ерөнхийдөө бол Dior-ийн нэг цүнх бол $3,000 үнэтэй. Chanel-ийн нэг цүнх бол одоо $3,000 үнэтэй ч гэдэг юм уу те. Иймэрхүү үнийн дүнтэйгээ $2,000, $3,000, $5,000 л одоо юм хувц зүйлтнүүд байгаа байхгүй юу. Тэгэнгүүт яг хөө мэдээж би энэ дээр бол одоо хүмүүс авч чадахгүй гэж би яриаггүй. Гэхдээ яг тэр оригинал бүтээгдэхүүнийг авж ийна гэдэг чинь тухайн тэр дизайнерыг, брендийг, оюуны өмчийг бас нэг талтай хөндлөж байгаа хэрэг соёл واخгүй юм чинь. Тухайн хүн өөрийгөө хөндлөж байгаа хэрэг. Тэр дуур амьд бүтээгдэхүүнийг худалдаж авч ирсний оронд эсвэл өөрийнхөө оригинал нэг юм үнцнийг босгоцсон надад хамаагүй дээр те. Dior биш байлаа гэхэд за яг бүр юм fast fashion Zara энэ одоо H&M энтер хэрэглэхгүй те хэрэглэхийг хүсдэггүй болвол бүр юм гой юм премиум брэндүүд байгаа. Тэ хүмүүсийн хэр аргийг мэдтгүү тэдний гой ингээс судлаад яг тэгтээ чанартай идэлгээтэй загварлаг тэгээ дээрэс нь нөгөө нэг премиум брэндүүд маань материал сайтай байгаа, хийц эсвүр сайтай байгаа. Тийм гой бүтээгдэхүүн оруулж ирдэг гой юм бутик дэлгүүрүүд бас байдаг Монголд те. Тэгэнгүүтээ Farfetch гэдэг юм уу, Net-a-Porter энтер гэдэг ийм сайтууд олон улсын ийм шопинг сайтуудаас Essence энтер гэдэг байгаа. Тэднэр дээр
одоо ингээ хайлт хийгээд яг тийм гоё брэндүүдийг бас худалдаж авч өмсөх нь илүү гоё юм үн цэнийг бүтээж өгнө. Тэгээ дээрэс нь тэр бүтээгдэхүүнүүдийг хэрэглэхдээ одоо юу гэдгийг яг өөрийнхөө тэр гоё онцлогийг гаргаж ирэх гоё. Бид нар ингээ би нэг айгүй копи тох гээд байдаг. Тэгэхээр ингээ өөрийнхөө копи тохгүй ингээд яг өөрийнхөө тэр би хинбэ гэдгийг илэрхийлсэн брэнд концепцаа гаргаж ирэх хэрэгтэй гэсэн. Би бол тэгээд яг хүний стил имиж дээр ажиллахтаа хүртэл тэрийг илүү ингэж илэрхийлж үздэг байхгүй. Надад бол одоо жишээ нь би хувцсан дээр Монгол брэндүүдээ бас аяг өөрөө хэрэглэхийг хүсдэг. Одоо Монгол гоё дизайнеруудын бүтээгдэхүүнүүд судалж авах, Монгол брэндүүдээсээ одоо ингэж юу гэдэг хослолуудаа хийлгэж өмсгөч гэдэг юм уу те. Яг өөрийнхөө байдаг тэр шүүгэн дэдэг хувцснуудаа бас Монгол үндэсний брэндүүдээр ингэж өмсөхийг хүсдэг байхгүй. Одоо жишээ нь одоо энэ ингээл бас пижак нэвж гэсэн манай Монголд л үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүн. Тэгэнгүүт эн чин нөгөө Монгол бүтээгдэхүүнүүд, Монгол дизайнерууд маань бас өөрсдөө аюу мундаг болцсон үйлдвэрлэлд хөгжиж байгаа. Энэнийхээ загвар дизайн дээр хэрэглэгчдэр маань ингэж хэрэгжилж эхлээд өөрсдөө шаардлага тавиад эхлэх юм бол тэд нар маань улам ингэж загвар дизайн нь шинжлэхдээ хөгжөөд өөр гой гой бүтээгдэхүүнүүд гаргаж эхлэх байхгүй юу. Тэр заавал ер нь бол нэг талтаа тэр копи бүтээгдэхүүн авч ирснаас би оригинал цар ганц Монгол бүтээгдэхүүн үндэснийхээ үйлдвэрлэлийг дэмжих нь надад илүү үн цэнтэй бол санагдаж байгаа. Тэрэн дээр би аяга бид нар ингэж ойлгодог шүү дээ. Кино тий клип контент дуу гэл ингээл энийг ингээд дагаад дуулах ч юм уу биш нөгөө ингээд хуулаад дуулах ч юм уу эсвэл тухайн киног хулгайлаад өөр газар зарж барлуулж байгаа шүү дээ. Энэ бол өөр амар том оюуны хулгай шүү дээ. Оюуны өмчийн хулгай шүү дээ бүр тий. Тэгсэн чинь одоо болохоор наадан дээр чинь бас ялгаагүй оюуны хулгай гэдэг нэг юм байна гэдэг нь ингээд би одоо нэрээ тийм биш тий. Оюуны хулгай юм биш гэдэг нь харагдаж байгаа. Тэгэхээр одоо би ч юм уу си ч юм уу копи ингээд худалдан авалт хийн гэдэг нь өөрөө оюуны хулгайг дэмжиж гинэ гэсэн нэг ялгаагүй нэг ялгаагүй хэлбэр байна шүү дээ. Тэгээ дээрэс нь тэрнээс гадна өөрийгөө хүндлэл гэж хүнд байгаа шүү дээ. Өөрийгөө хүндлэлээ бодох хэрэгтэй гэсэн үг. Тэр си бүтээгдэхүүнийг ингэж худалдаж аваад лакшри мэдрэмж авна гэсэн юм бол биш байхгүй. Зүгээр энэ брэндүүд бол бидэрт мэдрэмжийг л зардаг тий. Ерөөсөө юу ахгүй бүтээгдэхүүн биш мэдрэмж зараад байгаа. Тэгээ яг үндэ тэр Gucci-ийн цүнх бол хятад яг ингээл баг дүнгээр үйлдвэрлэгдээд брендингээрээ маркетингараа тэр өөртөөхөө үүсгэсэн хүүхд түүхээрээ одоо үгүй $50 үйлдвэрлээд $5,000 худалдаалж байгаа. Асуудал ч дээ энэ маань. Тэгэнгүүт тэр үн цэнийг яг үнэхээр тэр Gucci-гийн үн цэнийг худалдаж авмаар байвал Gucci store-оос орж авах нь илүү хүндлэл үзүүлж байгаа гэсэн үг. Бид нар Gucci-г хүндэлж байна те. Одоо Versace-г хүндэлж байна. Dior-ыг хүндэлж байна байхгүй юу? Тий. Coco Chanel-ийн тэр үүсгэн байгуулсан олон жилийн тэр хөдөлмөрийг бид нар үнэлж байгаа байхгүй юу? Яг тэр юу үзчихсэн байхгүй юу? Coco Chanel-ийн киног үзчихсэн байхгүй юу? Тэр чинь юу алж илэн шүү дээ. Шууд ингээд байжснаа хөшгөө харснаа маа хайчлаад ингээ өмсдөг. Бүх эмэгтэйчүүд нөгөө юм юу өмсдөг гэсэн шүү дээ. Сиси гэдэг лөө тийм өмсдөг байхад богонохоо юу болоо өөрөө бүр юм бүр ингээ шал өөр үнэхээр креатив юм сэтгэлгээтэй байж чадаад тэгээд тэрийг ингээ үүсгэн байгуулаад тэр нь одоо болтол юм алдартай авд. Тэгээд яг тэр киног үзсний ардаас шууд ингээ Chanel гэдэг брендийг ингээ бүтэн ойлгож эхэлж байгаа юм шиг. Тийм учиртай байх нь шүү дээ тий. Тэгэхээр нөгөө брэнд болгонд өөртөө гэсэн философи байгаа, өөртөө гэсэн үн цэн гэж байгаа, үүх түүх гэж байгаа. Бид нар үүх түүхийг нь хүндэлж, үүх түүхийг нь одоо ингэж үнэлж өнөөдөр мөнгөө тийш нь инвест хийж ингэж зарцуулж байгаа гэсэн үг тий. Тэгэхээр хэрвээ магадгүй ингээд миний сонголт өнөөдөр миний боломж тэрэнд хүрэхгүй байх юм бол би өөрийнхөө боломжинд нь тааруулсан тэгтээ чанартай бүтээгдэхүүн эдлэхийн тулд би судалгаа хийхийг илүүд үзнэ. Өөр олон гоё брэндүүд байгаа тий. Аз дотор брэндүүд ээж бол Европын олон өөр гоё брэндүүд л Францын, Италийн зүгээр юм локал тий яг өөртөөх нь тэр дотооддоо байдаг жижигхэн гоё маш чанартай хийцлэлтэй юм брэндүүд байж болно. Солонгос одоо очих юм бол их тиймэрхүү байж болно ч гэдэг юм уу те. Хятадаас брэнд оруулж ирэхдээ хүртэл яг тийм гоё локал хятадын бас арай нэг өөр зэрэглэлийн брэндүүд байдаг шүү дээ те. Тэгэхээр тиймэрхүү юмнууд дээр ч гэсэн худалдан авалт хийх боломжтой байхгүй. Тэгэхээр Zara бол ганц брэнд биш. H&M, Gucci, Chanel-ээс өөр асар олон юм байгаа те. Zanotti байж болно, Mugler байж болно ч гэдэг юм уу мэдэхгүй ингээл бид нар хэрэгжилж болох маш олон юм төрөл жанрууд байгаа учраас тэр болгон дээр бас хүмүүс маань мэдлэгээ илүү тэлээсэ гэж хүсэж байгаа. Бас энэ дээр болохоор яг хуу стилистийн академиараа би бас энэ бүх мэдээллийг ингээл баг багаар нийгэм түгээхээ хүсэж байгаа хгүй миний зорилго хүмүүсийг нэг талтаа саян гэгээрүүлэх те ингээд
мэдгүйг ингэж одоо ийм байдэн шүү гэдгийг нь хэлээд өгчихсэн. Ийм байгаа шүү, ингэж хөгжиж шүү, хэдүүлээ ч гэсэн одоо энэний нэг хэсэг шүү гэдэг ийм соёлыг бас түгээхийг хүсэж байгаа. Хувцс гэдэг бол зүгээр одоо дулаацахын тулд ч юм уу эсвэл ингээд шал өөр зүйл байх гэдгийг л ингээд хүмүүст хүргэж штэ тий. Одоо хувцас гэдэг маань зөвхөн бид нар өмсдөг зүйл бас биш байгаа байхгүй тий. Хувцас гэдэг маань миний ингээд чимээгүй намайг илэрхийлж өгдөг нэрийн хуудас болцсон одоо үед ялангуяа одоо чинь ингээл бид нар хувцаар нухта тухаанаар нүүд гэл ингээл Монгол эртний үг байдаг шүү дээ те манай стилистүүд бас энэ үгийг аяух хэлдэг. Тэгэхээр энэ маань яагаад хувцаар нухта тухаанаар нүүд гэж байгаа юм гэхээр бид нар хүнийг угаасаа л гадаад үзмжээр нь тодорхой хэмжээнд надад өгөнжийдэг байхгүй юу? Тий одоо анхны уулзалтын эхний одоо нөө хэдэн секундэд хэдэн хувийг нь ойлгодог гэж мэл ярьдаг шүү дээ. Тийм эхний ингээл 10 секундэд бид нар хүнийг ингээд даалт ухамсартаа шууд энийг иймэрхүү хүн байна да гэд хүлээгээд авчдаг те. Гой хувцалсан хүнийг ингээл цаанаасаа хүндлээд идэг бол жоохон ингээл заримдаа бид нар хүн болго өдөр болгон гой хувцалж чадахгүй ш заримдаа жоохон ингээл бидээ тухтай тийм дэлгүүр орж явахтаа ч юм уу ингээд жоохон нэг таарахын гэж те тэр нэг юм зүгээр л гэрийн хувцаач магадгүй те. Тийм эсвэл жоохон хосол зөгцөөгөө өмсөд гарцсан үеуд бол байдаг. Тэгэхээр тэр үед ингээ хүмүүсийн харьцаа ингээ шал ондоо байгаад байдаг хгүй юу? Бас юу гэдэг арай нэг жоохон гэл нэг иймэрхүү байдлаар хандах ч юм уу те. Тэгэхээр нөгөө хувцас гэдэг зүйл байна өөрөө өнөөгийн энэ хурцтай хөгжиж байгаа нийгэмд асар олон юмыг чимээгүй хүмүүст өгдөг болчихсон. Тэгэхээр хувцлалтаараа бид нар үнцэн, өөртөө итгэл, тэр confidence гэдэг зүйлийг л одоо ил гаргадаг болсон гэсэн. Өөрийгөө чимээгүй илэрхийлэх одоо нэрийн хуудас нь хувцлалт имиж дүр төрх болоод ирж байгаа байхгүй юу? Тэ. Тэгэл одоо энэ маань яг нэг талтаа одоо хүмүүс нэг унсан машина харуулах га тэ зүүсн цаг одоо юу гэдэг барьж байгаа хувцсны дугаараа ингэж өрсөлдөж байгаатай ямар ч ялгаагүй зүйл байхгүй юу? Хувцлалт маань яг энийг хэлэх. Гэтэ ер нь бол бас ингээ машин утасны дугаараас илүү хувцлалт илүү чухал. Илүү чухал тий. Өрөөгөөж нөлөөтэй байна. Тэ. За маркетинг 101 подкастын маань урилгыг хүлээн авч оролцсон булгаадаа баярлалаа. За тэгээд өнөөдрөөс нэвтрүүлэгтээ урьж оролцуулсан баярлалаа таны хамт олонд.